дэд дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 24-р зүйлийн 24-ийн 1, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 10-р зүйлийн 11, 11-р зүйлийн 11-ийн 1, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19-р зүйлийн 19-ийн 1 дэх хэсгийг тус үндэслэн Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгийн 2026 оны 4-р сарын 2-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Улсын их хурлын гишүүн Сандгийн Бямцогтыг Улсын их хурлын даргад нэр дэвшүүлж байна. Сандгийн Бямцогт 1974 онд Ховд аймагт төрсөн эхнэр 3 хүүхдтэй хамт амьдардаг. Тэрээр 1999 онд санхүү эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг тус төгссөн эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг бизнесийн удирдлагын болон хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Сандгийн Бямцогт 2000-аас 2008 онд New Progress Group-ийн захирал төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 оноос Монгол Улсын их хурлын гишүүн, 2012-оос 13 онд Монгол Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга, 2013-аас 2016 онд Монгол Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, 2016-аас 2017 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн, хууль зүйн дотоод хэргийн сайд, 2019-оос 2020 онд Монгол Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2020-оос 2022 онд Монгол Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны дарга, 2022-оос 2024 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн, зам тээврийн хөгжлийн сайд, 2024-оос 25 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, 2025 оноос Монгол Улсын сайд засгийн газрын хэрэгжлэх газрын даргаар тус ажилласан. Бямцогт иргэд сонгогчдын итгэлийг хүлээж Улсын их хурлын гишүүнээр тасралтгүй 5 удаа сонгогдсон ажиллаж байна. 50 гаруй хуулийн төслийг санаачилж, ажлын хэсгүүдийг ахлан ажилласан бөгөөд 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн их баригчдын 1, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлогч, Улсын их хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг санаачлагч, эрх зүйн олон шинтгэлийг амжилттай хэрэгжүүлсэн мэргэжсэн парламентч юм. Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгээс Улсын их хурлын гишүүн Сандгийн Бямцогтыг хууль тогтоох байгууллагад ажилласан байдал, боловсрол, мэдлэг, туршлагыг харгалзан Улсын их хурлын даргад нэр дэвшүүлж байна. Холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За, очрол гишүүнд баярлалаа.